Сайн 안녕하세요. Hi. 오늘은 좀 카메라를 켜게 됐습니다. Hi. За одоо болохоор Mexican Querétaro'д 10:36 болж байна. Өглөө хашааг нөхрийгөө ажилд нь явуулчаад тэгээд өглөө цагаа уучаад хамтдаа гарах бэлтгэлдээ нүрэ будангаа гоё ингээ янз янзын юмны талаар ярилцъя гэж бодлоо. Саяхан усанд орчоо гараад ирсэн. Тэгээд нэг бейсээ бол нүүрнийхээ тосоо бол түрхсэн бейсээ. Тэгээд дараа нь шууд араас нь нарны тосоо түрхэн. Миний хэрэглэдэг нарны тос бол энэ Солонгосын Далба эссенстэй нарны тос гэсэн үг ер нь бол жоох ингээд тон ап болгодог. Тэгээ хаяа гэдэг нарны тос болохоор хаяа жоох өөр арай өөр бүтцтэйг нь янз янзын бүтцтэй нарны тос байд юм байлээ. Тэгээд нэг энэ болохоор жоохон тон аптай эссенстэй болохоор жоохон rich маягийн жоохон тослог жоохон ихтэй юм шиг санагддаг. Тэгээд нүрээ бодох болохоор энийгээ түрхчээд нүрээ бодохгүй зүгээр энгийн үедээ болохоор арай өөр нэгэн бүтцтэй нарны тос түрхдэг. Сая түрхчээд нөтрөг харуулчлаа. За одоо ингэ жоохон шингэх хооронд нь уруулаа өнгөлнө. За миний уруул өнгөлөгч чинь нэг юм дотор байгаа юм. Цөмөн дотор байгаа. Өнөөдөр цаг агаар айгүй айтайхан нартай тэгээд дулаахан байх шиг байна. Тэгээд хамт гарч жоохон влого хийнгээ. Энэ тэрүүгээр явъя гэж бодлоо. Өчтөр орой нэг Солонгос тэгээ Африк хоёрын хөл бөмбөгийн тэмцээн болоод өчтөр орой тэгээд тэрийг жоохон нөхөртэйгээ үзээд тэгээ жоохон орой унтсан. Тийм болохоор жоохон нүур хавгантай байгаа шүү. Жоохон хавгантай байгаа. За. Тэгээд morning coffee мэдээж би болохоор ер нь бол американо ер нь л Солонгост байхдаа ч гэсэн тийм байсан. Ер нь л американо уудаг. Хашаа болохоор илүү латте уудаг төрлийнх. Тэгээд хашаа болохоор латте уудаг. Тэгээд энэ дээрсэн чинь бас хаяа латте уумарч юм шиг санагдаад жоохон тэгж санагдаж байгаа. Сүүлийн үед нэг амар нэг матча аягүй хуудаг болсон юм шиг байлээ. Би ихтэй нэг матчанд дуртай бол биш. Тэгэхээр ер нь бол американогоо л уудаг. Уух дуртай. More coffee girl гэж хэлээд байдаг юм байлээ хүмүүс. За нүүрэндээ нарны тосоо түрхцээ одоо уруулаа өнгөлөөд за нарны тосоо түрхчээд жоохон ингээд жоохон нэг 2-3 минут ингээд нүүрэндээ шингээчээд за араас нь
Араас нь кушнэ түрхдэг. Кушн энэ болохоор солонгос. Би бол ер нь бол дандаа мэдээ солонгос удаан амьдарсан учраас солонгос бүтээгдэхүүнүүдийг хэрэгэлдэг. Ер нь хэрэгэлдэг skin care ингээ бүх юмнууд. Одоо энэ дээрээ дөнгөж 2 сар л болсон. 2 сар жоохон гарч байгаа болохоор хэсэг хугацааны дараа бас яг өөрчлөгдөж магадгүй юм. За араас нь би шууд кушнэ түрхдэг. Мэддэг хүмүүс нь мэдчих магадгүй. Энэ болохоор Жон Сэнмюр гэж аюу алдартай. Өөг маш сайн дарддаг гэсэн мөртлөө аюу гоё нинггэн тавигддаг мөртлөө өөг аюу гоё сайн дарддаг. Тэгээд би яас энийг одоо баг 3-4 дахь жилдээ хэрэгжилж байна уу? Яаж ч аюу удаан хэрэгжилж байгаа. Тэгээд хаяа энийг хэрэгжилж агаад дуусчаар нь жоохон уйдахаараа Heraгийн Black Cushion гэж байдаг. За энд байна уу? Энэ болохоор Heraгийн Black Cushion. Haya Black Cushion-ыг хэрэглэнэ. Тэгээд Haya энийг хэрэглэдэг. Тэгээд ер нь ол явж ямар ч өөр гоё гэсэн шинээр гарсан кушн одоо брендийн Dior одоо YSL Chanel энтергээл янз кушнууд хэрэглэж үзсэн ч гэсэн одоо энд Chanel Chanel-ийн кушн байна. Энийг хаяал хэрэглэдэг. Зөндөө олон хэрэглэж үзсэн ч гэсэн хамгийн сүүлд нь яг энэ кушндээ яг эрүүл буцалгүй орсон. Тэгээд нэгт болохоор солонгосын кушнүүдээс энэ Жон Сэнмюр би болохоор 22 light гэдэг мөнгөний түрхдэг. Одоо болохоор арай жоохон цагаатад байна уу? Сайхан нөгөө Канкун явж 70 орчод ирсэн болохоор жоохон боорлолцоод ирсэн. Гэтэ яг хуу ер нь бол жоохон түрхчихэд жоохон цагаатад байгаа юм гэхэд гэж бодоход ингээд жоохон будсныхаа дараа ингээд хэдэн цагийн дараа дагуу арсны минь өнгөтэй жоохон ижлэгэн болчтой юм шиг санагддаг. Тэгэхээр жоохон юм хүү бис ингэж товшиж дараад ойр нэг цаг агаар бас хайтайхан байгаад байна энд. Энд болохоор харьцангуй агаар нь ерөөхдөө бол Монголтой аюу ижилхэн гэж надад бол санагдсан. Нэг амар агаарынх нь чигийн хэмжээ нь ер нь жоохон бага. Солонгосыг бодвол бага. Тэгээд монголчин бас жоохон хуурай талдаг шүү дээ. Энэ ч гэсэн жоохон чигнийх нь хэмжээ жоохон бага юм бэлээ. Жоохон хуурай дуу талдаа. Тэгээд гоё салхи сэвэлцдэг. Тэгээд өглөө оройдоо жоохон хүйтэн дүү, жоохон сэрүүхэн. Тэр тал дээр бол яг жинхэнэ Монголтой жоохон ижлэг юм шиг надад санагдсан цаг агаар явд. За одоо эхлээд юугаа бэсэд төрчихлээ. Ганц хоёр нэг иймэрхүү нэг ботхны сорим байгаа. Тэрийг одоо дарна. Тэгээ кушн дээр явж байсан. Энэ Heraгийн кушн ч гэсэн айгуу давгүй. Гэхдээ яг өө даралтан дээр бол жоох юм уу заавал энийг түрхчээд араас нь консилер түрхчих гээд байдгийг. Тэгээ хаяа яарсан үедээ бол нэг консилер бүр ингээл амар ингээд няхуур ингээд нүрээ маш сайн бодож чадахгүй шүү дээ. Зүгээр ингээд хальт ингээл нэг 5-10 минут ингээл гарах хэрэгтэй гэтэл ингээд энийг түрхчих нэг заавал консилер түрхэх хэрэгтэй юм шиг болдог болохоор надад жоохон яг хаяал хэрэглэл айгу айтайх юм байна гэж би бол бодсон. За энэ Chanel-ийн куш одоо энэ сүүлийн үед арай өөр арай дээр энэс арай өөр өнгөтэй хар өнгөтэй Chanel-ийн кушн бас нэг гарсан байх шиг байсан. Тэрийг нь хэрэглэж үзээгүй. Энэ болохоор
айгу нимгхэн бүтцтэй. Маш ингээд нимгхэн ерөнхийдөө бол дарахгүй. Тэгээд айгу жоохон өнгөн жоохон надад цагаадад идэм шиг. Тэр үедээ би жоохон цагаан байсан. Тэгээд энийг алхахлаараа ерөнхийдөө бол мэдээж нарны хамгаалттай үнэхээр одоо нүрээ бүр ингээд будмааргүй байсан ч гэсэн ингээд буддаггүй нүрээ будмааргүй байсан ч гэсэн өдөр тутмаа гадаагаар нь одоо нарны тосоод хүрэх хэрэгтэй болно. Маш ингээд нүрэндээ юу ч түрхээгүй юм шиг мэдрүүлмээр байх үед энийг түрхдэг. Тэгээд юу ч түрхээгүй мөртлөө ингээд айгу цаанаас амар гоё гэрэлтсэн ингээд арьсынхаа өнгийг арай жоохон засаад айтайхан болгоод гарья гэвэл энийг түрхдэг. Гэтэ нэг амар сайн түрхээд байдаггүй юм байлээ. Тэгээд ер нь бол эцэст нь хэлэхэд ямар ч кушнийг хэрэгэлсэн. Яг энэ Чонсэмюл гэдэг энэ кушн л ер нь бол хамгийн таалагдж байгаа. Бас зөндөө удаан олон жил хэрэгжилж байгаа гэж хэлмээр байна. Энэ бас ихэд бас дотроо 2-3 янз байдаг баха. Хар өнгөтэй нэг байдаг. Тэгээд цагаан өнгөтэй нэг байдаг. Хар өнгөтэй нь болохоор арай glowy ч лүү. Арай semi matte ч үлдэж байсан. Минийх нь болохоор matte болохоор цагаан нэг нь хэрэгэлдэг байгаа. За одоо concealer бүрхий. Morning coffee. Мөн бол кофе ингээд гоё соруулаар уумаар байдаг. Даанч ондоо надад манай гэрт одоохондоо соруул алга. Би тэгээд амар хүнд ингэ барайл бүр ингээл бараг жоохон кофе ч бас айгу хар ерөөдөө бол бараа өнгөтэй учраас шүдийг жоох ингээд өнгө тогтоодог болохоор уг нь бол шууд соруулаараа угаад шүдэндээ нэг хүрхгүйгээр шууд уучмаар байдаг даанш. Тэгээд сорол байхгүй. Сорол уг нь бол авах ёстой юм. Тэгээд маргааш нэг солонгосоос бит хоёрын ачуулсан яг жинхэнэ гэрээ маань ачаанууд ирнэ. Тэгээд тэр дотор сорол явж байгаа. Тэгээд соруулаа ирэхийг хүлээгээл байж энэ. За консилер болохоор нэг амар энэ ингээд тогтсон газар бол төрөхтөө зүгээр л нэг хитэ батганы сорив тэгээд энэ талаар жоохон ингээд юутай сэвхтэй тэр хэсэг дээрээ жоохон ингэж тавиал тэгээд ингээд хараагаад ерөнхийдөө бол болцдог. Эдгээр ингээд гадаа ингээд жоохон арай жоохон машин яваад байгаа юм шиг нэг тийм жоохон шуугантай өглөө болгон тийм жоохон сонсогддог. Тэр нь болохоор би одоо анх харчаад ямар машинд ийм амар их дуутай байдаг юм бол гэсэн чинь тэр машин биш юу л байсан бэлээ. Зүлгээ нэг манай апартментын гадаа зүлгэнүүдээ ингээд тэгшилдэг гэх юм уу? Хүмүүс нь ингээ өглөө олохын зүлгэнүүдээ тэгшилдэг юм билээ. Тэгээд тэр тэгшилдэг ингээд нэг юу төхөөрөмж нь жоохон их дуутай. Тэгээд тэр нь жоохон өглөө жоохон томол хасаа их дуутай юм шиг санагцсан. За консилероо тавьсан. За дараагийнх нь сүдэр. Би болохоор Rom and гэдэг сүдрийг хэрэгэлдэг. Мэдээж бас солонгосоос авсан. Өмнө нь бас нэг сүдэр хэрэгэлдэг байсан юм. Тэр маань дуусан. Тэгээд явах та.
Солонгос явахдаа яарад гэсэн нэг авсан. Яг уу хэрэглэхэд давгүй бол байд. Жохон хүлзүүргүй оруулж. Тэг өчтөр нэг солонгос намаг хүн гэдэг чи одоо монголоор South Africa те хамт хөл бөмбөгөөр тоглоод хожигдоод тэгээ ер нь бол солонгосчууд айгүй их тэг юм ярьч юм те солонгосчууд айгүй сэтгэл гундуул байгаа юм шиг байлээ. Сэтгэл айгүй гундуу байгаа юм шиг байлээ. Инстаграмаар ингээд оронгууд баахан нөгөө комментууд нь хөл бөмбөгчдийг ингээд олон янзэр хэлсэн тийм комментууд айгүй их байна лээ. Тэгээ аргагүй шүү дээ. Одоо ингээд уг нь бол солонгосын хөл бөмбөг яг тийм жамир сайн боловчлоо бусад одоо ингээд Аргентин, Португал энтертэй бол харьцуулахад сайн бол биш. Гэхдээ Аздаа бас хөөрхөн карьер нь давгүй яваад байгаа айгу юунууд нь хөл бөмбөгчдүүд нь ч гэсэн давгүй хүмүүс айгу яваад байгаа гэж бодоод уг нь бол эдгээр чинь 2006 онд л үү хизээ илээ бүр шүвгийн 4 хүртэл явж исэн баг ихгүй солонгосын хөл бөмбөгийн баг болохоор тэгээд арайч тэрч биш юмаа гэхэд ядаж ингээд 32 руугаа айгу өлгөн яваад орчих байх гэсэн хүлээлт айгу их байсан солонгосчууд. Тэгсэн чинь харин Мексиктэй хожигдоод, өчигдөр Африктэй хожигдоод тэгээд жоохон одоо яг шүгний 32-т орж чадах нь орж чадахгүй нь гэсэн тийм юмнууд бас жоохон тийм айдастай байгаа юм шиг л солонгосчууд. За их нэг иймэрхүү хамарныхаас өдрийг тавьсан. Би гэхдээ хамарныхаас өдрийг нэг сайн тавьж чаддгүй юм аа. Хүмүүс ч нэг хамаагүй ингээд хамраа их ингээд сүдэрлээд бүр ингээд бүр ингээд амар ингээд хамраа ингээд сүдэрлчих юм бол хамраа айгүй урт харагдаад тэгээд нүүрний чинь баланс жоохон алдагдаад жоохон ингээд хөшин ч юм уу эсвэл жоохон царим утай харагдах нягууртай гэж уг нь бол сонсон. Тэгээд би болохоор нэг амар ингэж тэгэх ёстой гэсэн хамарны сүдэр тал дээр бол жоохон маруухан. За ингээд ямар ч байсан үзүүрээ жоохон ингээд шонтолох ингээд гараад ирэхээр жоохон юм болгооч. За юм өнөөдөр ингээд гадаа гоёгаа болохоор бас ингээд цанхнаас шууд ингээд гэрэл орж ирээд арьс айгу гоё харагдчихэв. За тэгээд дараагийнх нь плаш. Би болохоор плаш жоохон их түрхдэг. Ингээд манай ээж мэж солонгос ирчээд улаан хацартай хүүхэн л яваад байгаа ингээд тэгдэг байсан. Би бол плаш айгу их түрхтэй дуртай. Нэг эхлээд болохоор Peripera гэд энэ плашны номер 1 номерыг хэрэгэлдэг. За тэгээд ингээд ийм том багсаараа ингээд эхлээд ингээд нэлэнхүйд нь ингээд түрхэж
төрөвчээд нийлэнхүйд нь ингэж төрөвчээд за нэг иймэрхүү болчихно. За нэг эхлээд нэг одоо плашныхаа жоохон ингээд юугаа ингэж тавьчаад араас нь ийм жижигхэн арай жоохон жижигхэн багсаараа за миний бас нэг өөр энэ дэс жижигхэн юугаар ийм Dior-ийн энэ ягаан өнгийн флашаар нь дахиж нэмж давхарладаг. Энүүгээр болохоор ингэж авчаад за ингэж авч яг ингэж нүднийхээ доогуур тэгээд ингэж энэ шанаа хүртлээ ингэж тавьдаг. Энэ болохоор арай жоохон саатай тэгээ жоохон саатай флаш юм бэлээ. Тэгээд нүднийхээ доогуур ингээд хацар шанаа яа жоохон одоо саяныхаа ингээд хацарныхаа ингээд блашиг энэ хэсэгтээ тавьчаад тэгээд яг энэ жижигхэн багсаараа энэ дээдл хэсэг дээр ингээд жоохон ингээд хайлайт болон ингээд арай жоохон энэ чинь өнгө нь арай жоохон ингээд яг бол ягаан бол биш айгу тийм naturally яг ингээд яг ууссан ягаан өнгөтэй байхгүй. Тийм болохоор ингээд жоох ингээд холбож өгж байгаа. Нүднийхаа ингээд жоох холбож өгж байгаа гэсэн үг юм да. За тэгээд хаяа ингээд хамарныхаа дээгүүр ингээд явуулчихна. Тэгээ нэг солонгосын beauty hack-уудаас ингээд сурсан болохоор ингээд дундуура ингээд блашаа ингээд явуулах юм бол нүүр чинь бүр илүү ингээд жоохон жижигхэн харагдана. Ингээд дундлын хэсэг чинь ингээд ийм урт бол биш ингээд жоохон жижигхэн харагдана. Тэгээд жижигхэн харагдах тусмаа илүү ингээд залуу тийм хөөрхөн гэж хэлдэг шүү дээ. Битгүй. Би тэгээд нэг уг нь бол сая солонгосоор влог хийчихсэн байхгүй гэсэн чи ерөөсөө ингээд гарч өгдгөө. Яг уу гарсан л та үг маань гэсэн чинь жоохон ингээд кринжлээд шууд монголоор ингээд юугаа влог хийж. За ингээд блашаа тавьсан. За дараагийнх нь хөмсг. За хөмсгөө болохоор хөмсгнийхөө ингээд зэрлэгүүдийг бол зулгаагаад авцсан байгаа. Хөмсгөө болохоор би ер нь л бол 2 хоногт нэг удаа ч юм уу 3 хоногт нэг удаа ч юм уу хөмсгөө байнга ингэж засч янзалдаг, зэрлэгүүдийг авдаг гэх юм уу. За тэгээд миний хөмсг бол ерөнхийдөө бол жоохон нарийнхан талдаа би ихтэй энэс илүү жоохон нарийнхан болгочмоор л ихтэй арайч жоо сонио харагдах юм шиг санагдаа. Тэгээд миний болохоор жоохон ингээд хоёр тал нь арай өөр. Энэ тал нь миний энэ хөмсг болохоор жоохон өтгөндөө энэ хөмсг болохоор жоохон ингээд шингэн талдаа. Энэ хоёрыг ингээд ижлэгэн болгох юм тулд эхлээд ийм нарийнхан ийм багсаар эхлээд жоох ижлэгэн болгодог. Юуг нь янзалдаг. За эхлээд жоох ингэж яачаад. За тэгээд ийм тэннүүдэд энийхээ энэ бор өнгөөр яг энэ тэнний ийм бор өнгө нь айгу яг ингээд ягч бор биш ягч бүр харч биш яг энэ тэн айгу яг цогцдог миний хөмсгний өнгөтэй. За эхлээд жоох ингэж зурна.
хэлбэрийн засаж зурна. Би гэдэг нэг хүнсгнийхөө хэлбэрийг засаж зургаж жоохон цаг их ороод идэг болохоор нэг амир тэдгүй зүгээр л хүнсгөө хэлбэрийн ингээ байнга зассан байдаг болохоор зүгээр шууд хүнсгнийхаа маскарагаар ингээл болчдөг. Өнөөдөр болохоор full makeup хийж байгаа болохоор жоох ижлэн болж чадчихна. Би өмсгөө зурагтай жоох муу. За ерөнхийдөө бол ийм болгочоод бол за нэг иймэрхүү болгочоод за тэгээд хүнсгнийхөө хэлбэрийг засах гээд за нэг ийм болгоод за нэг иймэрхүү жоох ижлэн болж чадчихна. За ийм боллоо. Нэс хорол байх болохоор ингээд амар шүл ууж байгаа юм шиг амар томор оруул. За тэр ч яах вэ? За тэгээд дараа нь болохоор хүмүүс ихлээр зассан тэгсэн ингээд засаад хэлбэрийн засаа будцсан. За тэгээд дараа нь араас нь код энэ гэтээ аюу жоохон бас олон жил хэрэгжилж байна. Миний 3 дахь хүмүүсний хүнсгний маскара бор өнгөтэй жоохон light бор. Солонгос нэг жоохон өөр нь хүнсгөө аль болох ингээд октод нь бүдгэн будахыг айгүй ингээ хичээдэг. Ингээ монголчууд ч бүр ингээл ийм амар тэгснэ ингээл амар тод ингээ хар мараар тэгж бол нэг буддаггүй солонгос октод болохоор тэгэх юм бол ингээ хитрхи хүнсгэн ингээ хитрхи ингээ тод байх юм бол тийм жоохон юу ч юм юм те софт харагдаж чадахгүй жоох ингээд цогцдоггүй одоо нүүрнийхэн будалтай сайн цогцдоггүй гэж үздэг юм яа тий хүмсгнийх нь ингээд мөнгөн жоохон бүдгхэн байхыг илүүд үздэг солонгос охтууд бол би ч гэсэн тэгээд тэрний дагаа жоохон тиймэрхүү болсон. Гэтэ одоо бол ерөнхийдөө бол жоохон тоддооч орох ч юм уу. Ер нь солонгос охтууд нүдээ хөмсгөө бличт шин янз янзын юм болдгийн. Гэтэ энд ирсэн чинь хүмүүс ингээд амар хөмсгөн ингээд амар яг ийм амар тод мод. Би одоо тэргээд агаал бас жоохон тод болдог болох байх л та. Ингээд солонгосын ингээд K-beauty-гийн яг хайк нь болохоор яг ингээд хүмүүсэг ч юм уу уруул ч юм уу ерөнхийдөө бол бие биендээ айгүй ингээд уус айгүй зөөлхөн харагдахыг айгүй хүсдэг. Тэгжиж айгүй ингээд зөөлхөн одоо cute тэгж харагддаг. Надад л тийж санагддаг. Тийм болохоор охтууд ингээд тэгж яг нөгөө будсан ч будаагүй ч юм шиг natural юм шиг харагддаг нь одоо тийм нууцсандаа байдаг ч юм уу. Тэгж санагддаг. Би ч гэсэн тэгэл амар нөгөө солонгосчууд ингээ монголчууд ингээ амар ингээ ийм контр монтор тавьж ш. Тийм контр монтор бол охтууд солонгос охтууд бол тавихгүй. Хайлтл ингээл бол тэний тиймэрхүү контр монтор тавьдаг. За тэгээ дараа нь солонгос K-beauty-гийн хайкнуудын талаар илүү дэлгэрэнгүй бас ярьсан видео хийнэ. Өчтөр ингээд жоохон хөл бөмбөг үзэж жоохон оройтод
Тэгсэн болохоор нүдний хаан бол арай гараагүй л байна. Гэтэ яг кофега ууц би жоохон гараа талах юм бол айгүй л болно л доо. Нэг өглөө ингээд кофе уучих юм бол ингээд кофе чинь ингээд биенээс гадагшлахад тэр хэмжээний яг ус хэрэгтэй байдаг болохоор бас ингээд хаванг маань жоох ингээд буулгачдаг юм шиг санагддаг. Тэгээ мэдээж кофега уусан бол араас нь мэдээж яг тийм хэмжээний 2 дахин их ус бол уух ёстой байдаг. Тэгээд кофе шопд ороод кофе уудсан ч гэсэн ингээд ус айган дээр ингээд кофе хийж уугаад өгнө бол ус айган дээр тот дээрээ ингээд усаа хийж ингээд уух нь огнол зүгээр ч гэсэн монголчууд кофеныхаа айганд ингээд усаа хийгээд айгүй их улаан жоохон ядцсан гэж амар тэгж ярьдаг юм шиг байгаа. За тэгээд нүдээ бол нэг амар янз янзын өнгийн тенер бол нэг амар будах дургу хаяал нэг арай жоох ингээд гой будмаар санагдах үед ингээд жоох ягавт өнгөөр тэнддэг. Тэрнээс ч бол ер нь бол дандаа ер нь бол бэж одоо миний одоо нүдээ сая тэнцсэн өнгө болохоор энэ яг энэ дээдлийн энэ өнгө байгаа. Энэ болохоор зүгээр л бэж арай жоохон ягаан жоохон яг ингээд бэйжэн дээр ягаан өнгөнийг тусаадсан юм шиг жоохон маш жоохон ягавт өнгөтэй тийм тэн байгаа. За ингээд нүдээ бол тэнтчлээ. За тэгээд сүүлд нь маскарад нь миний хэрэглэдэг маскара болохоор MAC-ийн ийм хэрэглэдэг хүмүүс нь сайн мэдж магадгүй. Энэ бол айгүй гоё. Тэгээд өмнө нь бас хай нэг хоёр маскара ингээд нийлүүлж хэрэглэдэг. Хаяа энийг хэрэглэдэг. Энэ болохоор Etude House-ийн ийм ягаан өнгөтэй. Энэ бас айгүй давгүй ерөөсө буудаггүй. Гэтэ би болохоор яг ингээд айгүй сайн будагдсан тийм сомоос нь айгүй дуртай болохоор энэ нэг яг жинхэнэ нэг айгүй миний хүссэн тэрийг өгдөггүй будчаад тэгээд араас нь энийг буддаг. Тэгээ өмнө нь болохоор сормос нэг 2-3 удаа хийлгэж байсан. Сормос хийх надад ерөөс таалагдаагүй амар сонио. Яг тэр үед бол гоё л байсан л да. Эхний нэг 2-3 хоногтой бол айгүй гоё, айгүй хөөрхөн юм шиг мэдрэгдэн. Яг нөгөө нэг хиймэр сэргсэн юм шиг мэдэгдэг юм байна л л тэгтээ. Ерөөсөө нүрээ угааж чадахгүй. Тэгээс сормос маань ингээд тэр сормосын дээгүүр ингээд нүдний будаг крем янз янзын юмнууд ингээд бай надад ерөөс таалагдаагүй. Тэгээд ингээд ерөөс олигтой ингээд айгу хайтайхан гоё цэврийн гэж угааж чадахгүй надад айгу таалагдаагүй. Тэгээд бас ингээд би бас нүдний эмнэлэгт ажиллаж байсан Солонгос тэнд болохоор сормос хийх ерөнхийдөө бол айгу муу маш их бохирдлыг ингээд дагалдаг гэдэг манай тэр юуны эмч маань тэгж хэлжсэн. Гэтэ яг гоё л доо. Тэгээд ер нь бол сормос бол дахиж ер нь бол хийлэхгүй бүр үнэхээр яг хийлгэмээр байгаа үедээ л хийлэх байх гэж бодчих сормос бол. Тэгээд сормос хийхгүй харин сормосны хийм бол Солонгос бол байнга хийлгдэг байсан. Тэгээд энд ирээд бол сормосны хийм бол одоохондоо бол нэг амар сайн хийдэг хүн одоохондоо бол хийгээгүй л. За одоо ингээд харах юм бол энэ тал нь ингээд будсан, энэ тал нь будаагүй. Айгуу гоё тийм
нүдийн ингэ сэргээж өгдөг гоё будаг юм шиг санагддаг. Надаа энэ MAC-ийн будаг болохоор. За нүд л удаад. Тэгээд дараа нь ер нь гэж жаад K-beauty hacks тийм бичлэгээс оруулнаа. Дээдл нь арай жоохон хүрээд идэв. Тэрийг ингээд жижигхэн чихний ингээд модтай хөнгөр ингээд жоохон цэвэрлж байна. За ерөнхийдөө бол нүүр бодолт маань ерөнхийдөө бол дуусахад өгч юм. За тэгээд одоо хамгийн сүүлд нь чичтэй дараа нэг юм харандаа шиштэй юм нэг яадаг югаар мингээ тодруулсан. Би чи ингэ 2 том мингтэй энийг ингээд тодруулаад юм болт. Анх энийг ингээд маа нөхөр харчаад хашаа харчаад айгу гайхчихсан мингээ тодруулт юм уу? Будчаа тэгээд дээрээс нь тодруулт юм уу гэ ол юм ярьсан. Аха тийм. Мингээ тодруулдаг. За тэгээд хамгийн одоо ерөөхдөө бол дуусах гэж байна. Тэгээд хамгийн сүүлд нь ийм багсаар мэдээж хайлайтаа тавина. За ингэж жоохон авчаад хайлайтаа нэг өнөөдөр бол худалдаа нэг жоохон халтар туулах ч юм уу. Тийм болчихлоо. Гэтэ дараа тэгээд ингэ дээгүүрээ шанаан дээр ингэ тавьчаад таны иймэрхүү боллоо. За тийм хамгийн сүүлд нь мэдээж би ингээд уруулаа будах айгүй ингээд үлдээчихэд байдаг. За хамгийн сүүлд нь уруулаа ингээд сая өнгөлцсөн. Одоо ингээд будахад айгүй гоё болсон байгаа гэсэн үг. Уруулаа өнгөлнө би уруул хүрээлэгч эхлээд уруул хүрээлэгч анх хэрэглээд айгүй жоохон тийм даруур юм шиг одоо айгүй санагддаг байсан. Гэтэ одоо сүүлийн үед уруулаа хүрээлэхээс ерөөс тийм мэдрэмж авах байсан. Уруулаа хүрээлэл бүр л гоё юм шиг санагдсан. За нэг ингэж хүрээлж тавьчаад за тэгээ араас нь lip gloss. За нэг иймэрхүү боллоо. Уруулын будаг бол нэг түрхэж чаддгүй. Заавал lip balm юм уу эсвэл lip gloss эсвэл lip oil нэг жоохон л ингээд өнгө хөвчдөг. Тиймэрхүү юмар л буддаг уруулаа л. Ерөөсөө тийм уруулын будаг ерөөсөө хэрэглэдэггүй. Уруулын будаг бол жоохон надад бол зөгтөггүй юм шиг санагддаг. За нэг иймэрхүү боллоо. Тэгээд хамгийн сүүлд нь мэдээж өнөртөө басаа цацсан. Би болохоор Jo Malone Blackberry and Bay Cologne ийг цацдаг. Main бол энийг цацдаг. Тэгээд main-ээр энийг цацаад тэгээд би ч бас 2 3 юм давхарлаж хэрэглэнэ. Тэгээ бас нэг юм яг Victoria's Secret яг юм ингээд чихэн дээр ингээд чихний хүзүүнийхээ доор ингээд хайлт ингээд өргөчдөг. За тэгээд бас дээрэс нь үсний мист, body mist бас цацдаг.
Гэтэ тэр маань одоо алга байна. Тэгээ ерөөдөө өнөртэй ус бол өнөртэй ус мис гэд 2-3-ыг заавал давхарлаж түрхдэг бүр хаяа бол бүр ингээд бүр 4 5 болцсон явж одоо бол маш бага дээрээ байна. За өнөөдрийн бодол нэг иймэрхүү.